Энэ Татрын багц хуулийг улсын хурлын бас нэлээд олон тооны гишүүд, 10-аад гишүүд ажлын хэсэг байгуулад, судалгаа хийгээд, боловсруулад энэ жураа 170-80 мянган татвар төлөгч нэртэй санал аваад тэгээ хилцүүлсэн байдаг, 2 жил шахуу хилцүүлсэн. За тэгээ эндээс бол яг 56% нь бол одоо хувь хэмжээг бууруулах тал дээр санал өгсөн байдаг. За энэ дотор бол одоо нөөтийн хууль, нөөтийг бууруулах, хувийн орлогын дотрыг бууруулах чиглэлээр өгсөн байдаг. За энэ яг бүх одоо татрын өндөр бийн үг авч чадаагүй болохоор яг энэ дээр одоо багцлаад бүгд хэлэх гээд үзрээ сая яг уян гişиг гişүний ярьдаг бол үнэ л дээ. Бид нар угаасаа хувийн орлогын дотор дээр анхудаага орон сууц авч байгаа үнэ хөнгөлцсөн байхгүй. Тэнгүүтээ дахиад 2% гэхэр чинь нөгөө орон сууцны 8 эдэг хүмүүс одоо ингээд нэг дэмжсэн байдалтай тэр 2% чи явчих гээд байна. Тэр бидний багц хуулийг харуул ингээд нөгөө том зургаараа юм харж чад явахгүй бол тэгвэл тэнд нэг хэдэн хүн санал өглөөнгүүд тэрийг ингэж уруулаад яваад иж болохгүй байгаамаа. Тэгээ энэ дээр бас мэндээсээ бас юм хармаар байгаа. Тэгээд за татрын ерөнхий хууль дээр бол энэ маргаан таслах зөвлөлийг одоо хараад бус байлгах тал дээр бол энэ юмд бол ороогүй л. Энэ дээр бас анхаармаар байгаа. Энэ чинь бол одоо бид нар шүүхээр том байгууллагууд бол татвар одоо баг төлдөг маргаанаараа одоо янз янзын байдлын асуудлуудаа шийдүүлдэг асуудал гарсан шүү. Нэг биш удаа. За нөөт дээр бол энэ уг нь бол тэр нөгөө өмнө баталсан юм аа тэр чихэн явуулчмаар хаан. Тэгээд энэ бидний нөгөө гаргасан саналуудаа энэ татрын багц хуулиар орсон саналуудаа хамтдаад ингээд баталчвал уг нь яг нөгөө сая Эрдэнэбат гишүүн яриад байгаа нөгөө өрхийн орлогыг хамгаалах тал дээр бол айгүй зөв хуулирт болчих гоо. Дээрээс нь нөөт гэдэг маань тэр 50 саяг 400 сая болгочгоор чинь нөөт төлдөг аж ахуй нэгжийн тоол багасгаас биш эсвэл аж ахуй нэгжүүдээ ингээд задлал байхаас биш өөрөөр бол тийм ямар нэг үр дагавар гарахгүй байхгүй. Уг нь бол тэр чинь яг 50 саяны үлдээгээд эцсэр гişний хөнгөлт өгчгөр яг тэр дундын гар дээрээс 8 хийдэг яадаг гэдэг бүх улсуудад чинь зарж байгаа юмд нөөт тооцдог болъё гэдэг угаасаа тэр хуульд орцсон байсан юм тэр шигрэл явчих байсан. Тэгсэн бол одоо тэр хүнсний үйлдвэрлэл энэ гар дээрээс 8 хийж байгаа хүмүүсээ бүгдийн нөөтийн яг тэр бүртгэл гэдэг агуулгаар нь бүртгэж боломжтой байлаа. Тэгээ эргээгээд эцсийн эрхлэгчдэр нь харин тэр шатлсан хувилбараараа бид тэр хөнгөлтөө өгсөн болвол яг л уг нь байгаа онцгор байсан л да. Тэгээ одоо ингээд нэг баталсан юм эргэж буцаад сүмөөрөө яваад байна л да. Тэгэхгүй бол яг бидний нөөтийн хуулийг судлаа явж байхад бол төрийн байгууллагууд өөрснөө нөөтийн баримтгүй худалдаа авалт тэр хийгээд яваад байсан байхгүй. Одоо сургууль байт юм, цэцэрлэг байт юм, юу байт юм. Одоо нөгөө жижиг төсөд үйлдвэрийн газрууч гэдэг юм уу. Тэгээ эн чинь эргээгээд нөгөө татвар төлөгчийн бааз суурийг улам бэхжүүлэх биш. Нөгөө саарал эдийн засаг гэдэг юм улам томсгоод байгаа харагдсан. Энэ дотор одоо жишээлбэл одоо малчтын гар дээрээс зардаг одоо цүүсай тий одоо энэ ногоочтын гар дээрээс ногоо өдрө бүгдийг нөгөө тэр худалдаа авалтаас нөөт тооцож өртгөө бууруулах ийм хасалт хийх юм боломж уг нь яг энэ үйлдвэрүүдтэй эсвэл дундын яг арилжаа хийдэг улсуудад олгосон болвол уг нь бол яг жинхэнэ утгаараа нөөтийн хөлчин бүртгэлийн гэдэг чинь чанар агуулах байлаа л да. Тэгээ энэ асуудлаа орхид дууссан байна. За хувийн орлогын албан дотор дээрээс тэр 792 мянган төгрөг баха тий. Тэгээ 792 мянган төгрөг цалингийн орлогыг одоо чөлөөлөх агуулгыг бол дэмжиж байгаа. Энэ бол одоо яалч бол хөдөлмөр эрхлэлтийг бол дэмжихэд бол заашгүй зүйлээ. Тэгвэл одоо бид нар чи яг бизнесийг дэмжиж байгаад 2.5 тэрбум орлоготой аж ахуй нэгжийг 1% дотор яагаад яг ингээд өдөр шөнөгүй ажиллаж байгаа иргэдээсээ бол ингээд за нэмж 1 минутаар тодруулъя. Тэгээ энэ чинь аж ахуй нэгжүүдээс хамаагүй бага татвар авдаг болчдөг иргэдээс харьцангуй өндөр татвар дээрээс нийгмийн даатгалын шимтгэл яг ирж байгаа ачаал нь бол яг өндөр болчиход байгаа юм л да. Тэгэхээр уг нь агуулгаараа бид нар яг тэр нөөтийн буцаалтаа тэр чигээр нь явуулаад энэ 50-400 сая болгосонхоо болоод тэгээд бусдаа энэ бусад зохицуултуудаа энэ чигээр нь явуулсан бол уг нь татрын систем чинь уг нь зөв болчмоор юм шаардаад байх юм. Тэгээд энэ дээр манай энэ сангийн яамны татрын болгоны газрын даргаас тодруулга авчмаар байна. Энэ чинь уг нь бол хамтдаа 2 жил хилцүүлсэн үйл байхгүй. Тэгээ одоо ингээд өөр юм оруулж ирээд байна л да. За хэн хариулах? За Чимцэрэн дарга хариулъя.
За гай гişүүн өмнөх онд болсон хилцүүлгүүдийг бас удирдахжсэн учраас энэ саналуудыг бол нэлээд сайн дэлгэрэнгүй мэдчихэе. Тэгээ өмнөх саналууд дээр гарсан төсөл дээр бол нийт саналуудын бас 52% бас хуулийн төсөлд бол тусгаж ийсэн. Тэгээд энэ өөрчлөлтүүд дээр хийсэн судалгааны асуудлуудыг бол бид нар ингээд орхихгүй дараагийнхаа ингээд хуулийн шинжилттэй бол суур олгоод энэ судалгааны ажлуудаа ингээд явуулах. Тэгэхээр яг одоогийн энэ эдийн засгийн нөхцөл байдалд бол цөөхөн дооны заалтаар энэ нэмэлт өөрчлөлтүүдийг оруулаад явж байгаа. Тэгэхээр цаашд бол багц хууль шинжилсэн хуулийн хүрээнд бол түрүүний таны хэлсэн нөөтийг бол иж бүрэн системээр нь харах тухай асуудал, тэр татварын маргааны асуудал, хувийн орлого олгомжтой холбоотой яригдсан дутуу зүйлүүд бол бас ороод явах болцоотой гэж үзэж байна. Гай гişүүн нэмж тодруулъя. Тэгээ энэ асуудал төр би бол энэ жавхлан сайдтай бас адилхан байр суурь илэрхийлээд байгаа шүү дээ. Ер нь сүмөрөө яг энэ зөв байгаа юмаа явуулъя. Тэгэхдээ ч хугацааг нь л хойшлуулчих л да. Тэгвэл одоо яг наад 2% татвар гэдэг юм байна. Яг анх орон сууц авч байгаа хүндээ 6 сая биш 15 сая төгрөг хөнгөлт өгч. Тэр чинь яг нэг байгаа онсон хөнгөлт байхгүй юу? За нөөтийнхэн тэр 2, 5, 10% буцаалтаа үгүй л ихтэй эрчилж чаддгүй маа гэд 28, 29 оноос эржүүлэхээр оруулчих л да. Наа 50 сая 400 сая болгоод харин болчих л да. Энд чинь ингээл улам л тэр гар дээрээс 8 хийдэг юм нөгөө бие баримтгүй болдог. Тэгээ нөгөө малчтаасаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрүүд нь авч чаддгүй. Нөгөө манай хүнсний бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн чинь өрсөлдөх чадвар нь улам буурна шүү дээ. Яа ингэ явахаар. Тэгээ энэ дээр би одоо уг нь айгүй тодорхойлоод их. Чимээсрэн дарга энэ дээр миний яриад байгаа зөв юм уу буруу юм уу хэлээтгэл л дээ. Яа ингэ тойруулаад дараагийн удаа татрын багц хууль орж ирэх гэдэг бол ойрын хугацаанд орж ирэхгүй шүү энэ. За үг гэлээ. За тойруулаад ирнэ гэж шүү. За чимцрэн дарга тойруулахгүй хариулъя. Дөрвөн хуулийн дээр бол ингээд тодорхой тооны төсвийн нөлөөтэй богино хугацаанд үр дүн гарах юм өөрчлөлтүүд бол орж ирж байгаа. Тантай тэр нөөтийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг системээр шийдэх ёстой гэдэгтэй бол санал нэг байна. Тэрэн дээр бол маш олон чухал зүйлсүүд байсан. Бүх нийтээр нөөтөнд төлдөг болёо. Хөнгөлөлт чөлөөлтийг баахгүй болгоё. За бэлэн бусаар тооцоо хийх юм бол тэрийг нь хасдуулгыг хийдэг болыг гэх мэтлэн олон дэвшилтэт зүйлүүд бол өмнөх төслүүд дээр бол явагдаж байсан. Энийг бол цаашд дараа нь иж бүрнээр авах үед бол тооцоод авч явах нь бол зүйтэй гэж бодож байна. За Бачаргалын заяа бол гişүүн